Мэндийг хүргэе. За иргэн таг хүч төрийн бас байгууллагаас өнөөдрийн мэдээллийг хийж байна. За иргэн таг хүч төрийн бас байгууллага бол үндсэн хуулийн боловсрол, парламентын боловсрол, захин парламент ер нь шийдвэр гаргах төвшөнд иргэдийн оролцоог хангах, парламент шийдвэр гаргах төвшнээс дээрх мэдээллийг ил тод нээлттэй болох иргэний мэд хэрхийг хангахын төлөө үйл ажиллагаа явуулдаг. За бид нар өнгөрсөн хугацаанд улсын хурлын захин платформ парламент системийг олон нийтэд таниулах, хэрэгжилтийг хангах. За нийтийн сонсголтын тухай хууль, улсын хурлын хян шалтын тухай хуулиуд мөн улсын төсвийн бүхэл хилцүүлгүүдэд оролцож байгаа. За Баянгар аймагт бид нар утааны сонсгол, хашид мартмын сонсгол, газрын сонсгол санаачлан хийхээр одоо 2026 онд бол утааны сонсгол, газрын сонсгол хийхээр байгаа. За улсын хэмжээнд бол бид нар парламент захим системийг маш олон иргэд залуучуудад таниулах, парламентын гарч байгаа шийдвэрүүдэд иргэдийн оролцоог хангах, за улсын хурал дээр болсон утааны, за нүүрсний, хөгжлийн банкны оюутлогоо сонсголуудад одоо өөрсдийн зүгээс хөндлөнгийн одоо төрийн бас байгууллагууд оролцож холбогдох мэдээллүүдийг бол авч ажилласан. За мөн төсвийн хилцүүлгүүд, за боловсролын зээлийн сан, за ер нь нийгэмд үүсэж байгаа томоохон асуудлууд дээр бол зарчмын өөрсдийн байр сууриа илэрхийлдэг ийм залуучуудын байгууллага байгаа. За өнөөдөр би та бүхэндээ бол за улсын хурлын хян шалтгаалтын тухай хуулийн 5.1 заалтыг хэрэгжүүлэх, за парламент үндсэн хууль заасан Монгол улсын иргэдийн мэд хэрхийг нээх талаар мэдээллийг хүргэнэ. За улсын хурлын хян шалгалтын тухай хууль гэж байдаг. 2019 онд Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснараа парламент 30 жил зөвхөн хууль баталдаг байсан. 800 гаруй хуулийг баталсан боловч хуулийн хэрэгжилтийг, хуулийн үр нөлөөг, хуулийн хэрэгжилтийн холбоотойгоор хян шалгалт дүгнэдэг энэ одоо хууль бодлогын боломж бол байхгүй байсан. За 19 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монгол улсын үндсэн хуулийн 28 дугаар зүйлийн 2-д улсын хурал өөрийн бүрийн эрхийнхээ хүрээнд хян шалгалт явуулахын механизм бий болж эхэлсэн. За энэ хүрээнд улсын хурлын хян шалгалтын тухай хууль гараад 2022 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. За энэ хян шалгалтын хуулийн хамгийн чухал заалт өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байгаа. За хян шалгалтын хуультай холбоотойгоор та бүхэн мэдж байгаа ба улсын хурал дээр 8 удаагийн хян шалгалтын болон баримтын хяналтын сонсгол улсын хурал дээр болсон. За та бүхэн мэдж байгаа хамгийн дуйлаантай хөгжлийн банкны сонсгол, нүүрсний сонсгол гэдэг. За энэ сонсгол болох хөлбөрүүд нь бол ажиллаж байгаа, сонсгол хийж байгаа. Хамгийн гол зүйл болох энэ бүх хуулиуд бол үндсэн хуулийн 19 оны нэмэлт өөрчлөлтийн 28-2 хүн улсын хурлын хян шалгалтын тухай хуулийн дагуу хийгдэж байгаа гэсэн үг. За мэдээж та бүхэн мэдж байгаа өнгөрсөн хугацаанд бид нар 8 удаагийн сонсгол боллоо, маш олон мэдээллүүдийг харлаа, маш олон их сурвалжийг нэгэн зэрэг мэдээллийг авсан. За энэ бүхэн бол үндсэндээ бол иргэдийн мэд хэрхийг л хангаж байгаа. Парламент өнөөдөр Монголд байгаа бүх шийдвэр гаргаж байгаа бүх албан тушаалтан, бүх төрлийн байгууллагын их бол ард түмнээс үүсэлтэй, ард түмнээс ихтэй. Энэ эцсийн дүндээ бол ард түмний мэд хэрхийг л хангаж байгаа. За энэ сонсголууд болсон. За энэ сонсголууд болоход хамгийн чухал хуулийн заалт нь хэрэгжихгүй байгаа юм. За хян шалгалтын тухай хуулийн 5.1. За энэ юу вэ гэхээр мэдээллийн нэгдсэн сан байх хэрэгтэй. Үндсэндээ өнөөдөр Монгол улсын ерөнхий прокуророос ахуулаад улсын хурал засгийн газар бүх шатанд хийсэн хян шалгалтын материалууд, улсын хурал дээр гарсан бүх сонсголуудын одоо татагдсан материалууд бүгд энэ систем дээр ил тод нээлттэй байх ёстой гэсэн үг. Улсын хурлын холбогдох байнгын хороо, дид хороо, засгийн газар, улсын хуралд ажиллагаан тайлагнадаг болон удирдлагын томилогддог бүх байгууллагуудад өгсөн үүрэг даалгавар, чиглэл, түн дээр болсон хян шалгалтууд гээд энэ бүх мэдээллүүд үндсэндээ өнөөдөр улсын хурал дээр нэгдсэн нэг сан болоод тэгээ маш олон иргэд өөрсдөө энэ мэдээллийг авах энэ боломжийг бол хааж өгч байгаа юм аа. За илүү тодорхой та бүхэн тайлбарлахыг хүсэж байна. За нүүрсний сонсгол дээр 3.1 сая хуудас баримт материал цугларсан. Энэ бүх материалуудыг үндсэндээ нүүрсний сонсголыг даргалсан Б2 их хурлын гишүүн, тухайн ажлын хэсгийн улсын хурлын гишүүдэл мэддэг. Тэгэхээр энэ бүх мэдээллүүд зөвхөн улсын хурлын гишүүдийн одоо өрөөнд, зөвхөн улсын хурлын гишүүний ширээн дээр байх биш, сонсголд хэрвээ энэ материалууд авагдсан бол, сонсголд энэ мэдээллүүд албан бичгээр ирсэн бол энэ бүх мэдээллүүд улсын хурлын энэ мэдээллийн нэгдсэн сан дээр байх ёстой.
Үндсэндээ одоо нүүрсний сонсголтой холбоотойгоор 3.1 сая хуудас материал Монголын бүх ард түмэнд нээлттэй байх ёстой гэсэн. Дурын судлаа сэтгүүлч, дурын судлаа залуучууд, дурын Монгол улсын иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, мэрэгжлийн холбоод энд шалгарсан мэдээллүүдийг аваад өөрөө дүн шинжилгээ хийгээд дараагийн Монголын бодлогын шийдвэрлэлд, дараагийн гарах шийдвэрүүдэд оролцох энэ боломж хаалттай байгаа гэсэн. За хамгийн сүүлийн жишээ, за оюутлогын сонсгол болсон. За маа төрийн бас байгууллага бол ажиглагчаар хүсэлтээ өгөөд 3 өдрийн турш бүтэн суусан. За оюутлогын сонсгол дээр үндсэндээ 92,400 орчим хуудас материал татагдсан. За үүний үндсэндээ 45,000 ил гэсэн үг нээлттэй. За 50 гаруй хувь нь болохоор оюутлогоо дотоод журмаар нууц юм уу, засгийн газрын хуралдаанаар нууц тавьсан гээд 51% нь бол хаалттай байсан. За 49 орчим хувь нь бол нээлттэй. Үндсэндээ сая оюутлогын сонсгол болоход Монголын ард түмэн 3 өдрийн туршид за хөндлөнгийн бие даасан шинжээчд, мэрэгжлийн байгууллагууд болон төрийн холбогдох бүх байгууллагуудаас авагдсан нийт 45 материал хуудсыг Монголын ард түмэн мэдэх хэрэгтэй гэсэн. За энэ 45,000 материал хуудас ажлын хэсгийн 11 гишүүн, бат найрамдал гишүүнд байх биш. Тэр хүн сонсголыг хийцэн, материалыг татцсан. Одоо сонсгол дууссан бол энэ бүх мэдээллүүд энэ улсын их хурлын албан ёсны захим систем дээр байх ёстой гэсэн. Өнөөдөр улсын их хурл хамгийн чухал иргэдийн мэдэх ёстой, иргэдийн хамгийн чухал байх ёстой энэ мэдээллийн сангийг өнөөдөр бол хийгээгүй байгаа гэсэн. Үндсэндээ 19 онд үндсэн хуульд өөрчлөлт орсон Монголын парламентын хян шалах хэрэгээр хэрэгжүүлэх хамгийн чухал заалт болох Монгол улсын иргэдийн мэдэх эрхийг хангасан хян шалгалтын тухай хуулийн 5.1 дээр байгаа улсын их хурлын хян шалгалтын мэдээллийн нэгдсэн санг одоо хүртэл ажиллахгүй байгаа гэсэн. Тэгэхээр энэ нь парламент өөрөө хууль захихаас эхэлдэг. Парламентын үндсэн хийх ёстой ажил бол парламентын гишүүд иргэдийг төлөөлдөг, хууль тогтоодог, хуулийн хэрэгжилд хяналт тавьдаг. Үндсэндээ парламент одоо засгийн газрыг холбогдох хүмүүсийг хууль биелүүл гэж шаардлагаас илүү эхлээд өөрөөсөө хуулийг хэрэгжүүлмээр байна. Тэгэхээр бол та бүхэнд өнөөдөр хийж байгаа мэдээлэл бол улсын их хурл олон нийтэд нээлттэй хян шалгалтын нэгдсэн системийг 2022 оны 1 сарын 1-нд хийх ёстой байтал өнөөдөр хүртэл хийгээгүй. Оюутлогоо дээр зөвхөн оюутлогоо дээр байгаа 45,000 хуудас мэдээллийг хэн нэгэн ажлын хэсгийн гишүүн, хэн нэгэн гишүүн өөрийн давуу байдлаа ашиглаж өөртөө хадгалж болохгүй. Нийгэм хөгжсөн энэ технологийн цаг үед мэдээлэлтэй эргэлт хүчтэй байгаа мэдээлэлтэй хүмүүс л илүү шийдвэр гаргах төвшөнд оролцож байгаа. Тэгэхээр бат найрамдал гишүүн болон оюутлогын ажлын хэсгийн 11 гишүүнд байгаа энэ 45,000 хуудас материал хуулиараа бол Монгол улсын бүх иргэдэд нээлттэй байна гэсэн. Бид нар өнөөдөр баяр зогт гэдэг хүний үгэнд биш, бат найрамдал гэдэг хүний үгэнд биш, намрын инх баяр гэдэг хүний үгэнд биш, одоо Санжийн баяр гэдэг хүний үгэнд биш, одоо Ганбаатар гишүүний үгэнд итгэхээсээ илүү энэ 45,000 материалыг бүгд өөрсдөө уншиж судлаад тэгээд өөрсдийн байр суурийг илэрхийлэх ёстой гэсэн. Нийгэм хөгжсөн, захим технологи хөгжсөн, технологиор баталгаажсан ардчилсан энэ нийгэм хэсэг бүлэг хүмүүс мэдээлэл аваад дардаг биш, маш олон иргэд энэ мэдээллүүд нээлттэй байгаад иргэд өөрсдөө судлаад холбогдох мэдээллийг аваад байр суурийг илэрхийлэх юм бол манай парламентын арчил хөгжин өнөөдөр бидний энэ хууль засаглах, хууль захих бол улсын хөгжлийн үндэс байдаг. Тэгэхээр энэ бүх зүйл мэдээлэл ил тод нээлттэй байх энэ үндсэн гол платформыг улсын их хурл түүний тамгын газар хийхгүй байна. За үндсэндээ бол энэ хуулийг баталж яхад одоогийн улсын их хурлын ерөнхий нарийн бичгийн дарга Үлзий сайхан бол энэ хуулийг бол бүх процессыг мэдж байгаа. Тэгэхээр буцаад улсын их хурлын ерөнхий нарийн бичгийн дарга болсон учраас энэ хуулийг хэрэгжүүлэх хэрэгтэй. За мэдээж улсын их хурлын дарга учрал бол иргэдийн мэд хэрхийг хангана, парламент бол гагцгүй хуулийг чандлан биелүүлнэ, хууль захиас эхэлнэ гэдэг үгнүүдийг хэлж байгаа. Тэгэхээр технологиор баталгаажсан энэ ардчлалын үеүүдэд улсын их хурлын тамгын газар, улсын их хурлын дарга энэ иргэний мэд хэрхийг хангаж энэ улсын их хурлын хян шалгалтын нэгдсэн системээ бий болгооч. Энэ хуулиа хэрэгжүүлээч. Энэ хууль хэрэгжснээрээ би та бүхэн дахиад хэлье. Зөвхөн нүүрсний сонсгол дээр 3.1 сая хуудас материалыг Монголын бүх иргэд мэдэх хэрэгтэй, үзэх хэрэгтэй. Оюу толгой дээр 45,000 хуудас материалыг бид нар мэдэх хэрэгтэй. Энэ мэдэх эрхийг бол улсын их хурл парламент өөрөө зөрчөөд байгаамаа. Тэгэхээр энэ хуулийг хэрэгжүүлээч гэдэг шаардлагыг өнөөдөр улсын их хурлын дарга ням осрын учралд манай төрийн бас байгууллагын зүгээс бол хүргэж байгаа. Тэгэхээр энэ бүх материалууд ил тод нээлттэй байх ёстой гэсэн. Үндсэндээ дахиад хэлье.
засаг дараагаас ахуулаад ерөнхий бурхаараа ахуулаад ерөнхий сайд засгийн газар улсын их хурал дээр болж байгаа бүх хян шалгалтын болон хуулийн хэрэгжилттэй холбоотой одоо хян шалгалтын механизм одоо тэр бүх мэдээллүүд одоо энэ улсын их хурлын мэдээллийн сайтн дээр байгаад Монгол улсын бүх хэрэгт харах боломжтой гэсэн үг. Улсын төсөв хилэлцгээс ахуулаад төлөвлөх, батлах, басны дараах хэрэгжилт гэсэн энэ бас бүх механизмууд энэ систем дээр нээлттэй байх ёстой гэсэн үг. Үндсэндээ Монгол улсын иргэн та парламентынхаа парламент систем рүү ороод энэ нэмэлтээс хийгдэх юм бол төрийн шийдвэр гаргах бүх мэдээлэл авах боломжтой гэсэн үг юм. За тэгэхээр та бүхэн мэдж байгаа ба миний бие бол энэ парламент системийг улсын их хурлд ажиллах хугацаанд санаачилж тухайн үеийн улсын их хурлын дарга одоогийн Монгол улсын ерөнхий сайд Зандаж өдрийн үед нэвтэрсэн. Энэ бол улсын их хурлын тухай хуулийн 39-р зүйл биелж байгаа. Монгол Улсын үндсэн хуулийн 3.1 заасан төрийн үйл хэрэг Монгол улсын иргэд засгийн бүх хэрэг ард түмний гарт байна. Ард түмэн энэхүү эрхээ өөрийн сонгож байгуулсан төлөөллийн байгууллагаараа болон шууд оролцож идлээ гэсэн үг. Энэ парламент бол Монгол улсын өнөөдрийн байдлаар 1,700,000 иргэн давтагдахгүй тоогоор хэрэгжилж байна. За нийтдээ парламент дээр 1500 иргэн өргөдөл санаачилсан байна. Үүнээс нь 300 гаруй өргөдөл нийтлэгдсэн байна. За 100,000-д хүрсэн 8 өргөдөл байна. Та бүхэн мэдж байгаа цалинтай ээж нийгмийн даатгалын сэтгэл за газрыг 100 жилээр гэдгийг өөрчилсөн үйл хөдлөх хөрөнгийн 2%, иргэний 1% татварыг төлөх, за улсын хурлын гишүүний хангамжийн асуудлыг өөрчлөх гэх мэтчлэн энэ асуудлууд бол 100,000-д хүрсэн байгаа. За мөн утааны сонсголыг 70,000 иргэний санаачлагаар хийсэн. За 33,000 санал авсан одоо наран сэвстэй асуудлаар хотын одоо тээврийн иргэсдийн татврын бууруулах асуудлаар багш хэмжээний цалин нэмий гэдэг асуудлаар гэх мэтчлэн 33,000-д хүрсэн 3 иргэний санал байгаа юм. Тэгэхээр үндсэндээ бол 1,700,000 иргэд парламентын үйл ажиллагааг сонирхож байна. Төрөөс гарч байгаа шийдвэрт оролцмоор байна. Дахиад нэг зүйл нь энэ иргэдийн санаачлаг авчаа парламент өөрөө хуулиар хэрэгжүүлж хариу өгөх хэрэгтэй. Энэ хоорондох гол зүйлийг бол мэдээж олон нийтэд бий болгож олон нийтийн оролцоог хангах парламентыг хил дод байлгахад сэтгүүлч та бүхний маш их нөлөө чухал байдаг. Тэгэхээр бол энэ парламентыг ярьж байгаа нь ямар учиртай вэ гэхээр саяны хэлсэн энэ улсын их хурлын мэдээллийн захим сан бий болчих юм бол энэ сая 700,000 хүн тэр 3.5 сая 4 сая хуудас материалыг уншиж судлаад парламентын гарч байгаа дараагийн шийдвэрүүдэд бодитоор оролцох боломжтой. Монголын гарч байгаа парламентын гарч байгаа шийдвэрүүдэд бодиттой судалгаатай үр дүнтэйгээр оролцох юм боломж байна гэсэн үг. Тэгэхээр энэ сангууд бий болчих юм бол 1,700,000 иргэд энэ систем рүү чи ороход нээлттэй байна л гэсэн үг. Тэгэхээр 1,700,000 энэ парламентын шийдвэрт өдөр болгон орж байгаа иргэдийн мэд хэрхийг парламент өөрөө хамгийн ноцтойгоор зөрчиж байна л гэж та бүхэнд хэлэх байна. За тэгээд та бүхэнд нэг мэдээлэл өгчөөд тэгээд та бүхний асуултанд хариулъя. За та бүхэн мэдж байгаа парламент захим систем байдаг. Сая би хэлсэн Монгол улсын 18-аас 95 насны 1,700,000 хүүхэд залуучууд хэрэгжилж байна. За энэ парламент дээр үндсэндээ Монгол улсын 1,700,000 хүн хэрэгжилж байгаа бол яг одоо энэ систем дээр уялддаг, засгийн газрын хян шалгалтын системтэй уялддаг. Одоо энэ дээр улсын их хурлын хян шалгалтын нэгдсэн сан гэдэг ийм цэс юм уу ийм систем бий болно гэсэн үг. Тэгэхээр Монгол улсын иргэд энэ систем руугаа ороод парламентээр болж байгаа бүх хян шалгалтын материалын их хөвтөнд танилцах боломжтой гэсэн үг. Өнөөдөр энэ маш олон одоо энэ 3.1 сая материал 45,000 материал нэг улсын их хурлын гишүүний ширээнд л байгаа байхгүй юу. Тэгээд улсын их хурлын одоо архивд хадгалагдана. Энэ мэдээлэлтэй улсын их хурлын гишүүн бол ямар нэгэн шийдвэр гаргахдаа давуу эрхтэй л гэсэн үг. Тэгэхээр парламентын аргатай улсад Монгол улсын бүх иргэд хян шалгалтын хуулиараа яг энэ улсын их хурлын гишүүнд байгаа мэдээллийг мэдэх боломжтой маа гэдэг энэ хууль. Тэгэхээр энэ хуулийн заалтыг хэрэгжүүлэхийг л одоо улсын их хурлаас шаардж байгаа гэсэн. За асууж тодруулах. Тэр хөгжүүлэлт хийдэг одоо чинь өөрөө эдийн парламентыг санаачилсан гэдэг шүү дээ. Тэгээд энэ технологийн юмтай холбоотой холбоотой албан тушаалтаас асуухаар хөгжүүлэлт хийж байна. Арай болоогүй байна. Эдийн технологийн юм учраас тэгээд сайн авах юм аа гэж ярьдаг байхгүй. За тэгэхээр одоо нэг нэмэлт зэсгэж ярьж шүү дээ. Тэрийг хийх тулд хэр хугацаа хэрэгтэй байдаг. Одоо сүүлийн технологи өгсөн 22 оны нийслэлийн 1-ээс хойш шилжүүлэх болж шүү дээ.
Тэр үндсэндээ одоо 3-4 жил өгч байгаа шүү дээ. Тэр энэ хооронд хийж болцоотой юм. За тэгэхээр ди парламент захим систем бол 2022 оны 4 сарын 5-нд нээлттэй хэлсэн. За улсын хурлын хян шалтгааны тухай бол 22 оны 1 сарын 1-нд хэрэгжиж эхэлсэн. Үндсэндээ энэ систем хоёр нэг өдөр ажилтнанд орох боломж хангалттай хугацаа байсан. Мэдээж саяны систем бол маш том систем. Гэхдээ Монгол улсын их хурл түүний тамгын газар хангалттай чадварлаг бага байдаг. Яагаад ер нь парламент дээр байгаа зүйл гацдаг вэ гэвэл улсын хурлын гишүүд тодорхой хэмжээний эрх ашиг байдаг учраас тэдэнд байх ёстой мэдээлэл гэж үздэг. Гэхдээ ардсан нийгэм технологиор баталгаажсан энэ ардсан нийгмийн үед Монгол улсын үндсэн хуулийн дагуу Монгол улсын бүх иргэн улсын хурлын гишүүдтэй адилхан нууцаас бусад мэдээлэл авах эрхтэй. Тэгэхээр улсын хурлын гишүүн болох гэж маш их мөнгө зарцуулж гишүүн болдог. Тэгээд даваад ирэхээр одоо маш олон мэдээллийг цуглуулчаад тэр нь Монгол улсын иргэнд яг адилхан байна гэхээр л тэд маань үүнийг хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр гацааж байгаа нь бол одоо технологийн биш манай улсын хурлын одоо мэдээлэл технологийн газрууд нь биш улсын хурлын гишүүд л гацаадаг гэж бол хариулна. За тэгээд улсын хурл дээр одоо бол парламент сегмент, ди парламент хоёр систем байгаа. Энэ хоёр бол мэдээлэл хоорондоо интеграц хийдэг гэсэн. Үндсэндээ нэмдэг нь одоо хян шалралтын механизм. Одоо үндсэндээ энэ судалгааны сан гэдгийг энэ хажууд одоо ди парламент гэж шууд үсэрж орж штэ. Судалгааны сан гэж байна. Үүний хажууд хян шалралтын одоо сан гэж байна гэсэн. Тэгэхээр бид нар үндсэндээ тэр рүү ороод одоо сая сонсголын бүх материал, ерөнхий прокурорын бүх хян шалгалт, үндэсний аудитын газар одоо улсын хурл дээр болж байгаа бүх л хян шалгалттай холбоотой хамгийн чухал нь. Тэр мэдээллүүдэд танилцах боломжтой гэсэн. Тэгэхээр та бүхэн бол энийг одоо илүү одоо яг миний саяны хэлсэн улсын хурлын хян шалгалтын тухай хуулийн 5-1 дээр маш тодорхой заасан байгаа. Тэгэхээр улсын хурлаас энийг одоо шаардаж хэрэгжүүлэх юм тусуулаарай гэдгийг хэлье. За тэгээд нэгэн ди парламент руу орсон юм чинь та бүхэн санд болгоод за улсын хурл дээр одоо маш 2-3 чухал хуулийн төсөл явж байна. За одоо хэлэлцүүлгэн. За нэгтэн та бүхэн сонирхол болох юм бол та бүхэн одоо ди парламент сахим системийг мэднэ. За энэ бол Монгол улсын иргэн 18-наас үүсэн Монгол улсын иргэн санд гаргаад 100 мянга, 70 мянган, 33 мянган иргэн дэмжих юм бол шууд улсын хурл парламентаар асуудал хэлцдэг. За энийг үндсэндээ бол бид нар 22 оноос хойш маш их ярьсан. За одоо бусад оронд бол Баян голын асуудлыг Баян голдоо шийднэ. Баян онгорын асуудлыг Баян онгортой шийднэ. Баян онгорын аймгийн Баян Овоо сумын асуудлыг Баян Овоо сумын иргэд нь өөрсдөө шийднэ. Буюу одоо ди парламент одоо орон нутагт бий болохоор энэ хуулийн төсөл байгаа. За одоо Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж байгаа гэсэн. За энэ хууль батлагдах юм бол хан уул дээр асуудал үүсэх юм бол хан уулын нийт иргэдийн одоо 3% нь захим дээр нэгдэх юм бол тухайн асуудлаа хан уулын иргэдийн хурал дээр шийднэ гэсэн. Баян онгорын аймгийн иргэд Баян онгортой холбоотой асуудлаа Баян онгорын тухайн нийт насан турш иргэдийнх нь одоо 5% нь одоо Баян онгорынхоо ди петишн дээр санал нь хүрэх юм бол Баян онгорын аймгийн иргэдийн хурал засаг дарга нь өөрөө авч хэлсэн гэсэн. Яагаад вэ гэвэл ерөөсөө төлөөлөл яарч гэдэг бол шууд ардчлалыг оролцоо зөвлөдөг механизмыг бид нэр захинд бий болгож өгч байгаа гэсэн. Жишээ нь та бүхэн хоттой холбоотой маш олон асуудал дээр заавал 100 мянган хүн хүрэх алуугүй. Заавал 70 мянган хүн алуугүй. Заавал улсын хурл дээр очих алуугүй л гэсэн. Үндсэндээ тухайн иргэн тухайн оршин суугын газараа өөрийнхөө холбогдох газрын асуудлыг шийддэг болно л гэсэн. Тийм учраас энэ хуулийн төсөл дээр та бүхэн бас маш анхаарч саналаа өгөөрэй. Яагаад гэвэл маш олон иргэд гадаадд байгаа иргэд ч гэсэн Монголын асуудал санаа зовдөг. Хан уулын иргэд хан уулын асуудал санаа зовдөг. Гэхдээ хан уулаа шийдмээр байгаа байхгүй. Одоо нөгөө дарга болгосон нэртэй нөгөө иргэдийн хурлын төлөөлөгчөд Монгол улсын хэмжээнд 15 мянган хүмүүс хийдэг ажил байхгүй. Энэ хүмүүсийг ажилдаа болгож байгаа систем гэсэн. Тэгэхээр бүх асуудал парламент дээр биш, бүх асуудал өөрсдийн бүхэл орон нутгадаа, аймагтаа, дүүрэгтээ хороондоо шийдэх захин халуутмаар юм л гэсэн үг. За хоёр дахь нэг хууль эдгээр бүгд хоорондоо уялдаж байгаа учраас би та бүхэнд хэлээд байгаа шүү. Хоёр дахь нь улсын хурлын гишүүн за баасан жаргалын санаачилсан хууль байна. Энэ ямар хууль вэ гэхээр улсын хурлын гишүүний ашиг сонирхлын тухай хууль байгаа. Өнөөдөр улсын хурлын гишүүд альва нэг асуудал дээр санал өгөхдөө түүнтэй хамаарал бүхэн этгээд нь холбоотой юм гэж ерөөсөө байдгүй. Ерөөсөө л өөрийнх нь дүүн тухай хуулийн давуу байдлаар ашиг сонирхол нь гүйцэлдэж яхад тухайн гишүүн дэмжээл дараад байдаг. Тэгэхээр энэ бүх зүйлийг бас парламентын ди парламент захим систем дээр одоо нээлттэй болно гэсэн үг. Та бүхэн мэдчихэж байгаа
ди парламент систем дээр AI дүн шинжилгээ орсон байгаа. Одоо үндсэндээ цаашдаа одоо улсын их хурлын гишүүн Баасан Жаргал гэдэг хүн одоо улсын их хурлын гишүүн боллоо гэж үзэхэд тэр хүний хөрөнгө оруулгын мэдүүлэг хамаарал бүхий этгээдүүд нээлттэй байгаад та ийм хуулийн дээр ажлын хэсэгт орж болохгүй. Та ийм хуулийн дээр та санал хураалтнаас зүтгэлцэх хэрэгтэй гэдэг энэ нь үндсэндээ бол илүү боловсронгуй болоод AI-гаар ч юм уу энэ хууль батлагдсанаар тийм боломжтой болно гэсэн. Тэгэхгүй бол манай дээр чинь маш олон хувийн сургуультай улсын их хурлын гишүүд өөрсдөө боловсролын хуулийн дээр санал өгөө яваад байдаг. Өөрөө маш олон уул уурхайтай холбоотой төрийн өмчт компанид хамаатан садан нь эхнэр хүүхэд нь ажиллаж байхад өөрөө тэр хуулийн дээр ажлын хэсэг нь ахалцсан яваад байдаг. Энэ болгоныг л одоо болиулах ийм хуулийн төсөл байгаа. Тэгэхээр энэ хоёр хуулийн төсөл яагаад холбогдоод байна вэ гэхээр энэ мэдээллийн сан дээр чинь бас байна л гэсэн үг. Одоо илүү дэлгэрэнгүй. Тэгэхээр энэ мэдээллийн сан дээр нөгөө бүх төрийн байгууллагууд хийсэн хян шалгалт бий болчоор тухайн улсын их хурлын гишүүнтэй холбоотой бүр материал хүртэл та дүн шинжилгээ хийсэн материалаас нь унших боломжтой байгаа байхгүй юу. Тэгэхээр орон нутгийг шийдэж болох боломжтой байсан, тухайн газараа шийдэх боломжтой байсан маш олон асуудлууд дээд түвшиндээ очиод таг болж байгаа, дунд чатанд алга болж байгаа гэдэг энэ мэдээллүүдийг л та нээлттэй ил тод болгочих юм бол та тухайн сумандаа, орон нутгатаа, аймагтаа дүгрэхтэй асуудлуудыг тавих одоо бэлэн материалыг буюу маш олон хэмжээний юм дата өгөгдөл таны гарт бий болно гэсэн үг. За тэгээд төгсгөлд нь та бүхэнд хэлэхэд за ди парламент систем байна. Мэдээж одоо Монгол улсын 1,700,000 иргэн хэрэгжилж байгаа гэж хэлсэн. За хамгийн сүүл та бүхэнд сонирхолтой байх учраас за Монгол улсаас бусад бараг бүх ардсан парламенттай улсад хотын дарга өөртөө сонгодог. За ди парламент дээр одоо Монгол улсын иргэн Монхрын төр тогтох гэдэг иргэний гаргасан чинь санаачлага байна. Нийслэлийн засаг дарга бөгөөд хотын захирагчийг эргэж шууд сонгодог байх гэдэг. За энэ санал бол өнөөдрийн байдлаар одоо санал 4 хонж байгаа юм байна. За өнөөдрийн байдлаар 6607 иргэн дэмжсэн байна. 100,000 иргэн дэмжих юм бол парламентээр хилцүүлгүүд өрнөн гэсэн. Ер нь бол Монгол улсын нийт хүн амын 70% залуучууд өнөөдөр 18-аас 40 насны залуучууд нь үндсэндээ 800,000 орчим байгаад байна. Тэгэхээр бид залуучуудын орон Улаанбаатар хотын дарга бид нар эс хүссэн ч хүсээгүй ирээдүйд бид нар угаасаа сонгодог болно. Дэлхийн жижиг нь юм. Тэгэхээр өнөөдөр Монгол улсын бүх иргэд одоо тухайн аймгийнхаа, хотынхоо, Улаанбаатар хотын дарга шууд сонгохын боломжтой одоо саналыг одоо энэ иргэн гаргаад 6,000 иргэн дэмжсэн байгаа байна. Тэгэхээр та бүхэн ч гэсэн энд бас саналаа өгөөрэй. Тэгэхээр үндсэндээ эцсийн дүнд юу хэлэх гээд байна гэдэг тэгэхээр энэ хян шалгалтын нэгдсэн систем ашиглалтанд орчих юм бол маш олон иргэд мэдээлэлтэй болно. Мэдээлэлтэй болсон иргэд аливаа асуудлыг санаачилдаг болно. Манай Монгол улс авилгагүй байх, хүн цуцлалгүй байх, илүү хөгжих боломж нэгднэ л гэж үзэж байгаа. Тэгэхээр ди парламент шиг Монгол улсын 1 сая хүн одоо 4,000 орчим, 4 сая орчим мэдээлэлтэй өдөр болгон танилцдаг энэ нийгэм бий болгохын төлөө одоо бидний зүгээс бол энэ хуулийн хэрэгжилтийг одоо шаардаж улсын их хурлын даргад одоо шаардлага хөрвүүлсэн. Тэгээд та бүхний энэ мэдээллийг маш олон хүнд хүргээсэй мөн өөрөөсөө энэ парламентын өөрийнхөө засаглах эрхийг та бол Монгол улсад эзнэн ягаад гэвэл Монгол улс парламентын аралтай улс Монгол улсад байгаа бүх алуун тушаал бүх том институт бол танаас ихтэй энэ бүхнийг өөрчлөх бүх зүйл бол Монгол улсын иргэнээс шалтгаална. Монгол улсын иргэн та бол хүчтэй. Ягаад гэвэл таны нэг саналыг 999 мянган хүн дэмжихэд та парламент дээр асуудлаа шийдвэрдэг болсон. Таны саналыг 32,999 хүн дэмжихэд та улсын их хурл дээр асуудлаа тавьдаг болсон. Та нэг санал гаргаад 70,000 иргэн дэмжих юм бол та улсын их хурл дээр хян шалгалт явуулах юм боломжтой болсон учраас та бүхэн энийг өргөн дэлгэр ашиглаарай л гэдгийг хүсье. Нэг асуулт асууж одоо энэ хоёр заасан байгаа хин шалгалтын мэдээллийн сан ашиглалтанд оруулаагүй байгаад энэ одоо хин хариуцлага хүлээгээ. Яаж оруулаагүй? За ашиглалт за энэ мэдээж 2023, 24, 25 одоо ингээ 26 он гээд миний бие бол яг энэтэй холбоотой 4 дахь удаага хэвлэлийн урал хийж шаардж байгаа. За үүнтэй холбоотой бол улсын их хурлын удирдлагаас л шаардна. За улсын их хурлын дарга зандан шитрийн үед эхэлсэн. За улсын их хурлын дарга амар баясгалангийн үед үргэлжилсэн. Одоо улсын их хурлын дараагийн шинэ дарга учирлын үед байгаа гэсэн үг. Тэгэхээр учир даргын үед бол илүү захим технологи ярьж байгаа учраас энийг хийх хэлж байна. Тэгэхээр улсын их хурлын дарга улсын их хурлын ерөнхий нарийн бичгийн дараагаас шаардах хэрэгтэй гэсэн. За баярлалаа. Нөгөө юу гоё юу?